Монгол улсад Улаанбурхан өвчний хамгийн сүүлийн дэгдэлд 2001 онд гарч Улаанбурханы сүүлчийн өвчлөл 2010 онд бүртгэгдэж байлаа. Үндэсний судалгаа мэдээллийн системийн мэдээллээс үзвэл Улаанбурханаас сэргийлэх вакцины хамралт 2000 оноос хойш байнга өндөр буюу 95-аас дээш хувьтай байна. Гэсэн ч 2015 оны 3 дугаар сард Улаанбурханы дэгдэлтийн анхны тохиолдол Улаанбаатар хотын Баян Зүрх дүүрэгт бүртгэгдлээ. Иймхүү Монгол улсад импортлогдсон орж ирсэн вирусээр үүсгэлтэй өвчлөлүүд бүртгэгдэж, улмаар аймаг хотыг хамарсан тахалт дэгдэлт болсон юм. Энэ нь уг өвчнийг хяналтанд авах, устгахад хүндрэл учруулж эхэллээ. Энэхүү дэгдэлтийг намжаах хариу арга хэмжээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан зэрэг байгууллага, Монгол улсын засгийн газар, эрүүл мэнд спортын яам, халдварт өвчин судлалын үндэсний төвтэй нягт хамтран ажилласан юм. Улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг нэмэлт дархлаажуулалтын сайн туршлага. 2015 оны 3 дугаар сард нийслэлийн Баян Зүрх дүүрэгт Улаанбурхан өвчний дэгдэлтийн тохиолдол дахин бүртгэгдснээр өвчний дэгдэлт газар авсаар 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн хүн ам тархалтад өртсөн юм. Ингээд жилийн эцэст Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23464 болсон. Насны хувьд 1 сартаагаас 59 хүртэлх насныхан өвчлснөөс 2-9 сартай болон 15-аас 28 насныхан харьцангуй өндөр хувийг эзэлж байлаа. 2015 оны 4-р сард нийт батлагдсан тохиолдлын 44.8% нь 2-9 сартай хүүхдүүдийн дунд тохиолдож байсан нь Улаанбурханы дархлаажуулалтын эхний тунг авах нас хүрээгүй хүүхдүүд байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад Улаанбурхан өвчин дэгдэлтийн түвшинд хүрсэн шалтгааныг, тухайн өвчнөөс сэргийлэх вакцины тариулалгүй үлдэж хосорсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзсэн юм. Жил болгон Улаанбурханы вакцины хамрагдаагүй ингээд хүүхдүүдийн тоо нөгөө 100% хамрагдаагүй 95-98% та хамрагдсан хүүхдүүдийн үлдэгдэл 5-аас 2% нь жил болгон нэмэгдээд яваад тахлаар нийт хүн амын донд Улаанбурхан өвчний эсрэг вакцины дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрл үүсэж байгаа. Босго зүйлтэндээ хүрчлээр дэгдэлт гараад ирж байгаа байхгүй. Иймхүү Улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг арга хэмжээг яаралтай авах шаардлагатай болсон юм. Үүний дагуу эрүүл мэндийн сайдын Улаанбурханы дэгдэлтийн эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийх бэлтгэл ажлыг богино хугацаанд хийх тухай 188 дугаар тушаал гарч 6 сартаагаас 5 хүртэлх насны хүүхдийг Улаанбурханы дархлаажуулалтанд нэн түрүүнд хамруулах ажлыг эхлүүллээ. Нэмэлт дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Баян Зүрх дүүргийн эрүүл мэндийн салбар амбулатори дээр зохион байгуулсан юм. Үүнтэй зэрэгцэн аймагуудад тус бүрдээ нээлтийн үйл ажиллагааг хийж дэгдэлтийн эсрэг дархлаажуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгөхийг зорж ажилласан юм. Ингээд улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахад нэвтрүүлсэн, бий болсон сайн туршлага, жишг ажлыг танилцуулъя. Сайн туршлага 1. Нэгдсэн мэдээлэл, нэгдмэл ажиллагаа. Аливаа тахалт тархалтын үед эмч эмнэлгийн ажилтнууд нэгдсэн ойлголт, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах хамгийн чухал байдаг. Энэ ч үүднээс халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албанаас 2012 онд хэвлэсэн Улаанбурханы дэгдэлтийн эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах гарын авлагыг шинжилэн боловсруулсан юм. Энэхүү гарын авлагад дархлаажуулалтыг хийх хугацаа, хамрагдах нас, вакцины тарих түр цэгүүдийг нэмж байгуулах, явуулын баг ажилуулах, бичил төлөвлөгөө хийж зураглал гаргах, хүйтэн хэлхээний менежмент, вакцины тарих түр цэгийн урсгал, хурууны тэмдэглэгээ хийх, тарих арга зүй, дэмжлэгт хяналтын тухай, хамралтын түргөвчлсэн үнэлгээг хэрхэн хийх талаарх арга зүйг заагаад зогсохгүй, вакцины тарьсан тухай мэдээний маягтуудыг багтаасан байна. Эмч эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэмэлт дархлаажуулалтын гарын авлагад ийхүү дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангахаас эхлээд хяналт үнэлгээг хэрхэн хийх талаарх бүхий л ойлголтыг нарийн зааж өгсөн байна.
аваргалгыг бол бид нар 3 сарын хугацаанд одоо бэлтгэж боловсруулсан. За гарын аварганд бол бид нар үндсэндээ ямар үйл ажиллагаануудыг гол нь тусгаж өгдөг вэ гэхээр нэмэлт дархлаажуулалтын зорилт бүлгийн одоо хүмүүсүүдийг нэгдүгээрт одоо тодорхойлох ёстой. Энэ маань өөрөө хэдэн насны хүмүүсүүдийг вакцинжуулах байгаа вэ гэдгээсээ бас хамааралтай. За ер нь бага насны хүүхдийн дунд одоо нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахад ихэвчлэн бид нар бол одоо дархлаажуулалтын байнгын цэгийг одоо ашиглаж одоо зохион байгуулдаг. Яагаад гэвэл 6 сартаагаас 6 одоо насны хүүхдүүд бол цэцэрлэгийн насны хүүхдүүд бас орж ирж байгаа. Тийм учраас зохион байгуулалттай хүүхдүүд болон гэрээр одоо байгаа хүүхдүүдгээд энэ дотор нь одоо бас ялгаж үзнэ. Яг нэмэлт дархлаажуулалтын үеэр ямар багуудыг бид нар ажиллуулах вэ гэдгийг бас энэ гарын авалгад тодорхой зааж өгсөн байгаа. За энэ гарын авалгад дээр нэг онцлог орсон юм бол бид нар ер нь 6 сартай хүүхдүүдэд бол Улаанбаахны вакцины тусгаарлал хийж байгаагүй. Тийм учраас бид нар энэ 6 сартай хүүхдүүдийг бас энд хамруулж байгаа учраас тэр жижиг хүүхд рүү чиглэсэн одоо эцэг эхчүүдэд анхааруулсан зүйлүүдийг бас нэлээд наривчлан ингэж зааж өгсөн байгаа. Улаанбаахан өвчний дэгдэлтийн эсрэг нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг оновчтой зөв зохион байгуулах, бүх төвшөнд хамралтыг сайжруулах чиглэсэн гарын авлага болон зурагт хуудсыг аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон бүхэл өрхийн эмнэлэгт хүргэж ажилладаг. Ийхүү Улаанбааханы дэгдэлтийн эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх бэлтгэл ажлыг хангах гарын авлагын тусламжтайгаар эм чимлэгийн ажилтнууд нэгдмэл нэг ойлголттой нэгдсэн мэдээлэлтэй болж өвчний эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авч нэмэлт дархлаажуулалтыг амжилттай зохион байгуулсан юм. Энэ дээр бол вакцины бол маш нарийн засан байгаа. Энэ ном бол маш чухал ном шүү дээ. Энэ номоор гол бид нар ажилласан төлөвлөгөө энэний дагуу хийсэн бичил төлөвлөгөөний эндээс харж ирсэн, энийг уншиж судалсан. Тэгээд энийг сургалтанд сууснаар л одоо бид нар энэ вакциныг чи амжилттай хийсэн. Сайн туршлага 2. Бичил төлөвлөгөө ба зураглал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2003 оноос гишүүн орнуудаа Reach Every District буюу дүүрэг бүртээ хүрэх стратегийг хэрэгжүүлэхийг уриалсан юм. Монгол улс энэ стратегийг сум, дүүрэг, хороо баг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулалтад бүрэн хамруулах стратеги нэртэйгээр анх 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ стратегийн хүрээнд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд учирч байгаа бэрхшээлийг тодорхойлон түүнд үндэслэн бичил төлөвлөлтийг хийж ирлээ. Бичил төлөвлөлт нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд, бүртгэлгүй иргэд, алслагдсан, хөдөлгөөнт, эмзэг бүлгийн хүн амд дархлаажуулалтын үйлчилгээг хүргэх хүртээмж хамралтыг сайжруулах зорилготой юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран бичил төлөвлөлт, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний болон орон нутгийн сургагч багшийн сургалтыг 2015 оны 5 дугаар сарын эхний 7 хоногт нийт 95 эмч мэргэжлийн хяналтын газрын байцаагчдыг оролцуулан зохион байгууллаа. Сургалтад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Зүүн Аз Номхон далайн бүсийн мэргэжилтэн Абу Обейда нэмэлт дархлаажуулалтын үед бичил төлөвлөлтийг хийх талаар хичээл заасан. Сургагч багш нар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5 дугаар сарын 2 дугаар 7 хоногт нийт 21 аймаг 9 дүүрэгт Улаанбаахан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт бичил төлөвлөлтийн сургалтыг зохион байгуулан нэмэлт дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангах мэргэжил арга зүйгээр дэмжих үүрэгтэйгээр амжилттай ажиллалаа. Гурлаас энэ Улаанбаахын дархлаажуулалтын сургалтанд суусан. Тэгээд энэ сургалтанд сууснаар бид нар бичил төлөвлөгөө гаргасан. Тэгээд бичил төлөвлөгөө гаргасныхаа дагуу одоо ажилласан. Тэгээд одоо нийт манайх одоо 184 хүүхэд хамрагдах байснаас 174 хүүхдийн одоо вакцинд хамрагдсан. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас өөрийн зорилттой аймаг болох Хөвсгөл аймгийн 23 сум 5 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга вакцинатор сувилагч нарт нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөлтийн сургалтыг зохион байгууллаа. Ер нь бол ямар альва ажлыг хийхийн өмнө төлөвлөлтөө маш сайн хийчих юм бол тэрний дагуу ажлаа гүйцэтгэх юм бол гүйцэтгэл чанарын хувьд бол нэлээд өндөр гардаг. Тийм ч учраас одоо бичил төлөвлөгөөг одоо хийх болон арга аргачид суралцах яаж ажиллах гэдэг дээр үндэсний түвшинд одоо сурагч багш нарыг бэлдсэн. За эдгээр сурагч багш нар маань 21 аймаг 9 дүүрэгтээ очиод тухайн аймаг дүүргийн татаажуулалт арцсан мэргэжилтэнтэйгээ хамтраад бүх одоо сум өрхийнхөө амьчнарт бичил төлөвлөлтийг хэрхэн яаж хийх вэ гэдэг энэ төлөвлөгөө хийх
одоо сургалтаа хийсэн юм аа. За үүний дагуу аймаг дүүргүүд маань анхан шатны нэгжүүд болгон маань өөрсдөө бичил төлөвлөлтөө хийсэн. Эм чимлэгийн ажилтнууд бичил төлөвлөгөөг боловсруулахдаа дараах заавруудын дагуу ажилласан юм. Нэгдсэн төлөвлөгөө гаргах, дархлаажуулалтын багийн шилжин ажиллах төлөвлөгөө гаргах. Мөн төр цэгүүд, дархлаажуулалтын явуулын баг, дархлаажуулалтын байнгын цэгийн ажиллах хуваар, аймаг сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв, Улаанбурхны эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаанд оролцох хүний нөөцийг хуваарлах цагвар. Аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Улаанбурхны эсрэг вакцины дархлаажуулалтын төр цэгүүдэд цэцэрлэгээс ажиллах хүмүүсийн нэрс гаргах. Дархлаажуулалтын төр, байнгын, явуулын цэгүүдийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх хуваар. Улаанбурхны эсрэг вакцины дархлаажуулалтанд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгаа гаргах. Дархлаажуулалтын цэгийн үйлчлэх хүрээ байрлалыг үзүүлсэн зураглал гаргах зэрэг үйл ажиллагааг төвшин бүрт тодорхойлон төлөвлөж ажиллалаа. Манай аймаг Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахдаа бичил төлөвлөгөө боловсруулан 6-аас 59 сартай хүүхдүүдийн судалгааг наривчлан гаргаж дотоод зураглаа гаргаж тэр зураглынхаа дагуу дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсан байгаа. Бичил төлөвлөгөөндөө болохтой зэрэг нэгдүгээрт нь бэлтгэл ажлын үед юу хийх үү? Зохион байгуулалтын талаар юу хийх үү? Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаал гаргах, эмч ажилтнад сургалт зохион байгуулах, дархлаажуулалтын үед шаардлагадах зүйлсийн жагсаалтыг гаргах, мэдээлэл сурах цогцлогооны ажлыг яаж зохион байгуулах вэ гэх чиглэлүүдээр бичил төлөвлөгөөгөө боловсруулсан ажилласан. Бичил төлөвлөгөөндөө 6-аас 59 сартай 1171 хүүхдийг дархлаажуулалт хамруулна гэсэн тоо гаргаад үүнээсээ яг хуваарийнхаа дагуу дархлаажуулаад 1055 хүүхэд буюу 91% та дархлаажуулалтанд хамруулсан. Дархлаажуулалтын цэг зорилттой хүүхдийн байрлалыг зурагт тэмдэглсэн нь дархлаажуулалтад хамрагдаагүй болон хүрч үйлчлэгэд хүндрэлтэй хүүхэд хаана байгааг тодорхойлох. Дархлаажуулалтад хамрагдахгүй өндөр эрсдэлтэй зорилттой түлгийн хүүхэд хаана хэд хоцорсныг нэрээр гаргах. Шилжилт хөдөлгөөнийх бүртгэлгүй орон гэргүй хүүхэд, иргэд, хуваарай хөдөлмөр эрхлэгчид гэх зэрэг хөдөлгөөнд хүм амыг дархлаажуулалтад бүрэн хамруулахад үр өгөөжөн өгсөн юм. Ийхүү аймаг дүүргүүдээс ирсэн бичил төлөвлөгөө зураглалаас үзвэл 6 сартайгаас 5 насны 371,971 хүүхдийг дархлаажуулах судалгаа гаргажээ. Сайн туршлага 3. Хүрч үйлчлэх үйлчилгээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг нэмэлт дархлаажуулалтын үед 500 гаруй байнгын цэг, 450 гаруй төр цэг, 782 явуулын баг байгуулж ажиллалаа. Тэдгээрт 3850 гаруй өрхийн эмч, вакцины совилогч, удирдах ажилтан, нарийн мэрэгжлийн эмч, сургууль цэцэрлэгийн эмч ажилласан юм. Мөн 600 гаруй жолооч дархлаажуулах үйл ажиллагаанд оролцож, нийт 237,400 гаруй километр зам туулан алслагдсан бүст амьдардаг айл өрхөд хүрч үйлчилжээ. Хөвсгөл аймгийн хувьд алслагдсан сум олонтой. Хүүхэд бүрийг дархлаажуулалтанд бүрэн хамруулахын тулд алслагдсан багуудад хүрч үйлчлэхээр хэд хэдэн баг гарч ажиллажээ. Улаанбурхныхаа нэмэлт вакцинжуулалтыг бол манайх чинь хөдөөгийн аслагдсан багуудаараа бас бүр хурц үйлчилж хийсэн байгаа. Нийтдээ манайх 15-ны бүрэлдэхүүнтэй 3 баг, байнгын 1, явуулын 2 баг одоо гарч ажилласан. За ингэж ажиллахад бол нийтдээ 1320 км замыг туулж нийтдээ 703 хүүхдийг хамруулж хийсэн байгаа. За 703 хүүхдэд дотор маань бол одоо яг манай суурин одоо харьяаллын 633 хүүхд бол вакцинд хамрагдсан. Үлдсэн 70 нь бол одоо явуулын манай харьяаллын бас хүүхдүүд байсан. Энэ тусламж үйлчлэгийг үзүүлэхэд хамгийн аслагдсан баг буюу артаа ирэхэд бол манай 270 км замыг туулж бол одоо нэмэлт вакцинжуулалтаа хийсэн байгаа. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дархлаажуулалтанд хамрагдвал зохих 371,971 хүүхдээс 347,685 хүүхэд хамрагдаж, хамралтын хувь 93.5% байлаа. Улаанбурханы вакцинаар дархлаажуулсан хүүхэд бүрийг арилдгүй бэхээр зүүн гарын чигчи хурууны хумсан дээр нь тэмдэглэгээ хийж вакцинд хамрагдсан эсхийг баталгаажууллаа. За би настай ээж дээр амарч явсан бидэд. Тэгээд энэ хүүгийнхээ вакцин санаа зовж исэн чинь хурж ирээд вакцины хийгээд өгчдөг сайхан болсон байна.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын явцад өвчний хүчээр 3190 хүүхэд чөлөөлөгдөж, гэртээ байгаагүй 189, шилжиж явсан 1760, бусад шалтгаанаар 6363 хүүхэд хоцорсон байна. Сайн туршлага 4. Нэмэлт дархлаажуулалтын мэдээлэл сурталчилгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нэмэлт дархлаажуулалтын аяны мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг хариуцсан мэрэгжил арга зүй санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мэдээлэл сурталчилгааны ажлыг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, эрүүл мэндийн хөгжлийн төв, халдвар төвчин судлалын үндэсний төв хамтран хийсэн бөгөөд нэмэлт дархлаажуулалтын талаарх санамж 100 мянган ширхэг, 2 төрлийн зурагт хуудас тус бүр 3 мянган ширхгийг хэвлүүлэн 512 өрх сумын эрүүл мэндийн төв цэцэрлэгийн гадна талбайд нэмэлт дархлаажуулалт хийгдэх 10 хоногийн турш байршууллаа. Мөн Улаанбурхан өвчний эсрэг вакцины ач холбогдол, вакцинжуулалтын талаарх мэдээлэл, дархлаажуулалтын өдөр хийх газрын талаар 1 минутын сурталчилгаа болон дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг телевиз, радиогоор олон нийтэд түгээлээ. Үүнд Монголын үндэсний радио FM 101.7, 95.1, 104 зэрэг радиогоор нийт 210 удаагийн мэдээлэл шторк цацсан бол Монголын олон нийтийн үндэсний телевиз, UBS, TV5, TV9 зэрэг телевизээр тус бүр 68 удаа Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын талаар шторк цацсан байна. Мөн дархлаажуулалтын ач холбогдлын тухай Монголын үндэсний олон нийтийн телевиз, Eagle, MN25, UBS телевизээр 20-50 минутын 4 нэвтрүүлгийг бэлтгэн цацаж иргэд олон нийтэд мэдээлэл өглөө. Үүний зэрэгцээ аймаг бүр орон нутгийн телевизээр нэмэлт дархлаажуулалтын явцын талаарх мэдээлэл сурталчилгааг олон нийтэд түгээсэн байна. Нэмэлт дархлаажуулалтын төгсгөлд хамралтыг нэмэгдүүлэх, иргэдэд дархлаажуулалтын тухай мэдээлэл хүргэх, хамрагдаагүй хүн амыг илрүүлэх зорилготойгоор нийслэлийн 9 дүүргийн 95 хороонд 190 сайн дурын идэвхтнийг 2015 оны 5 дугаар сарын 23-24-ний амралтын өдрүүдэд ажилуулж, вакцинаас хоцорсон хүүхдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Зорилт насны хүмүүс маань 6 сартаагаас 6 насны хүүхдүүд. Тэгэхээр эдгээр маань бид нар хэд одоо яриад мэдээллийг авч чадахгүй, харин тэднийг хүргэж ирэх, вакцинд нь хамруулах үүрэгтэй эцэг их асран хамгаалагчдын чиглэсэн сурталчилгааны ажлыг бол хийсэн байна. Сайн туршлага 5. Нэмэлт дархлаажуулалтын явц дахь дэмжлэгт хяналт. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч мэрэгжилтнүүд нэмэлт дархлаажуулалтын явцын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг нийслэлийн 9 дүүрэг Архан, Гайд, Орнод, Завхан, Ховд, Төв аймагт хийсэн юм. Дархлаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх нь дархлаажуулах үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын явцад тохиолдож байгаа бэрхшээл, алдааг тодорхойлон асуудлыг шийдвэрлэх, хяналт тавихад хамтран ажиллах зорилготой чухал үйл явц юм. Дэмжлэгт хяналтыг тусгай асуумж бүхий шалгах хуудасаар хийж дүгнэн цаашид авах арга хэмжээний зөвлөмж өгч гүйцэтгэлийг эргэн хянаж ажиллалаа. Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийсэнтэй холбоотойгоор халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүд дүүргийн мэрэгжлийн хяналтуудаас болохоор 3 үе шаттайгаар дэмжлэгт хяналтууд хийгдэж байсан. Эхний дэмжлэгт хяналтаар бол дархлаажуулалтын бэлтгэл ажлыг бол шалгаа явсан байгаа. Дунд юу явцын одоо дэмжлэгт хяналтаар болохоор яг вакцин хийж байгаатай таарсан байгаа. Энэ үед нь болохоор вакцина хэрхэн яаж найруулж хэрхэн хүүхдэд зөв хийж байгаа арга техникийн шалгаа явсан. Төгсгөлийн дэмжлэгт хяналтаар болохоор дархлаажуулалтын төлөвлөсөн ажил маань төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг нь одоо шалгаа явсан байгаа. Аль энэ дэмжлэгт хяналтын үеэр болохоор манай ашил налах өрхийн эрүүл мэндийн төвийн маань одоо үйл ажиллагаа сайн гэсэн үнэлгээ авсан. Дэмжлэгт хяналтад эрүүл мэндийн байгууллага төдийгүй мэрэгжлийн хяналтын байцаагчид оролцож ажилласан юм. Манай Ховд аймагт бол эрүүл мэндийн газар, мэрэгжлийн хяналтын газар, сум дүүргийн одоо өрхийн эмнэлгүүд бүгдээрээ нийлээд одоо тэр дэмжлэгт хяналтыг хаана шаардлагатай байгаа тэр газар нь очиж гин. Бүх байгууллагууд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын хүрэх зорилго нь нэг. Ер нь манай бол аслагдсан хамгийн хол сум бол 400 км аймгийн төвөөс. За тэгээд тэрнээсээ цаашаа 100, 150, 60 хүрээд ч яваад одоо уул хадаар явдаг.
одоо тэр вакцинжуулалт чинь нөгөө горимаа алдагдах тийм эрсдэлтэй хүчин зүйлүүд бас байна. Тэрийг бол хамгийн гол нь тэр шатанд нь хүртэл бид нар хяналтыг хийхийг зорж байгаа. Сайн туршлага 6. Түргөвчилсэн үнэлгээ. Хамралтын түргөвчилсэн үнэлгээ нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд байгаа эсхийг илрүүлэх хяналтад тавихад хамгийн тохиромжтой арга юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд байх эрсдэлтэй газар, хотын захын хороо, алслагдсан сум баг, алтны уурхай, отор нүүдэл хийж байгаа болон төр оршин суугч олонтой газрыг сонгон хамралтын үнэлгээ хийсэн. За танаас чи хэдэн хүүхэдтэй вэ? 3 хүүхэдтэй. Хэдэн настай вэ? 5 настай, 3 настай, 1 настай. За. Улаанбаатарынхаа вакциныг хийлгэсэн үү? Хийлгэсэн байна. За хүүхдүүдээ гаргаад ирдээ. Азамат. Мөн нэг багт санамсаргүй төврийн аргаар хамгийн багадаа 20 хүүхдийг сонгон вакцинд хамрагдсан эсэд баталгаажуулалт хийлээ. Ингэх явцад дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд тааралдвал шалтгааны эцэг эхээс нь тодруулж судалгааны хуудсанд тэмдэглэж байлаа. Үнэлгээний баг зөөврийн савнд вакцин болон бусад хэрэгслийг авч явсан бөгөөд үнэлгээний явцад вакцинаас хоцорсон хүүхэд байвал нэмэлт дархлаажуулалтад дор бүр нь хамруулж явлаа. Хамралтын түргөвчилсэн үнэлгээг нэмэлт дархлаажуулалтын явцад Баян үлгий, Баян хонгор, Говь алтай, Дархан уул, Хөвсгөл, Дундговь, Увс аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хийж хамралтыг эрчимжүүлсэн юм. Түргөвчилсэн үнэлгээг сонгогдсон аймаг нийслэлийн 9 дүүргийн 34 хорооны 98 гудамж, 3 цэцэрлэг, 10 байрыг хамруулж хийлээ. Ингээд нийслэлийн Сүхбаатар, Баян гол, Хан уул дүүргүүдээс тус бүр хоцорсон 2-3 хүүхэд илэрсэн юм. Тиймээс түргөвчилсэн үнэлгээний аргачлалын дагуу цааш тус дүүргүүдээс тус бүр 10 хүүхдийг нэмж судлахад дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан байлаа. Энэ нь нэмэлт дархлаажуулалтын хамралт харьцангуй сайн байгааг илтгэсэн юм. За өнөөдөр түргөвчилсэн үнэлгээ хийгээд хамгийн сүүлийн аль буюу 20 хайлаараа ороод миний ажил дууслаа. Түргөвчилсэн үнэлгээ гэдэг маань болохоор одоо 6 сартаагаас 5 настай хүүхдүүдийг Улаанбаатар өвчтний нэмэлт дархлаажуулалтанд хэр хамрагдаж байна гэдэг вакцинжуулалтын үйл ажиллагааг хянах зорилгоор хийдэг байгаа. Нэг дүүргээс 20 айлыг сонгож аваад тэр айлаараа бүгднгээр нь явж үзээд нэг хүүхд илэрх юм бол дахиж нэмж 10 айлаар орж үздэг байгаа. Налах дүүргийн хэмжээнд 4781 хүүхэд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдахаас 95% хамрагдaltaй байна. Одоо өнөөдөр 20 айлаар яг түргөвчилсэн үнэлгээ хийхэд ерөөсөө вакцинжуулалтанд хамрагдаагүй хүүхэд байхгүй байна. Тэгэхээр дархлаажуулалтын ажил бол маш их чанарын өндөр түвшинд явагдсан байна гэж үзэж байна. Сургамж, цаашид анхаарах зүйл. Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтыг амин дэмийн хангалтын хамт 6 сартаагаас 6 настай нийт 372 мянган хүүхдэд цаг алдалгүй зохион байгуулснаар өвчний тархалтыг бага насны хүүхдийн дунд намжаахад чухал ажил болсон. Хамралт 93.5% төрсөн бөгөөд дараа нь нөхөн дархлаажуулалтыг хамрагдаагүй хүүхдүүдийн дунд өрх сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийснээр энэхүү халдварт өвчнөөр бага насны хүүхэд өвдөх, эндэх эрсдлийг бууруулан хамгаалж чадлаа. Гэхдээ бидэнд хэд хэдэн анхаарах зүйл сургамж үлдлээ. За энэ дархлаажуулалтаас бол биднэрт нэлээд одоо их олон сургамжтай зүйлүүд байна. За үүний нэг нь бол одоо ялангуяа энэ олон нийтийн оролцоог бол одоо сайжруулах, цэцлэгээ хийх, эрүүл мэндийн боловсрол олгох энэ тал дээр бас их анхаарах ажиллах шаардлагатай байна. Төлөвлөлтийг их сайн хийж, бичиг төлөвлөгөө гаргаж, хүрч болохгүй хүн амдаа хүрч ажиллах талаар бол их ажиллах хэрэгтэй байна. Халдварт өвчин гэдэг үл хэл хязгааргүй дэлхийн нийтийн асуудал учраас энд бол бид нар бэлэн байх шаардлагатай. Ялангуяа улаан бурхны вакцин одоо А витамины нөөцийн хувьд бол бид нар бас хомсдол дутагдaltaй байсан. За энэ бол бас нэлийн анхаарах асуудлын нэг. Цаашид нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөлт, сургалт сурталчилгааны ажлыг Эрдэнэс наандаж 3-6 сарын өмнөөс төлөвлөн ажиллах нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаан төлөвлөх, гүйцэтгэхт нь цаг хугацааны хувьд боломж олгох юм.
Мөн бусад салбар, хувь хүн, иргэдийн оролцоог нэмэгдүүлж тэдний дэмжлэгийг авах боломжийг нээх юм. Ачаалал бол эрүүл мэндийн салбар анх шатны нэгж, ялангуяа анх шатны нэгж дээр бол маш их өндөр байсан. Зөвхөн эрүүл мэндийн салбар л энийг хийх ёстой гэдэг ойлголттойгоор эхэлсэн юм болов гэж одоо бодож байгаа юм да. Хэрвээ тэгэлгүйгээр одоо ялангуяа бага насны хүмүүс байдаг сургууль цэцэрлэг тэднэрийг нэлээд сайн даажлаад хамтраад ажилласан бол энэ ачаалласаар харьцангуй уурах байсан гэж бодсошгүй. Эрүүл мэндийн салбарын төсөвч нь яг л чиглэлээр л байж байгаа. Гэтэл яг нэмэлт дахлаажуулалттай холбоотой сургалт сурчлагаа хийнэ. Та нар өөрсдөө ингээд юм одоо Канадад одоо иргэдэд тараач гэдэг юм уу? Аль ямар нэгэн шинэ мэдээлэл ингээд бэлтгээд ингээд тараа гэхэд цаас бичиг канон хоороноос холоод тийм зардал байдаг. За мөн дээрэс нь явуулаар дахлаажуулалт хийлгэхэд бензин тосны зардал бас байдаг. Тийм ээ. За илүү цагаар ажиллаа гэхэд илүү цагийн сүүлд нь бараг л олдох болтохгүй юу? Эрүүл мэндийн салбар хэрвээ ингээд эрсдэл гарсан үед ажиллах ямар нэгэн санхүүгийн нөөц бэлэн байдал хангах гэдэг юм бол маш тутмаг байдаг юм байна. Хүүхдийн эндэгдэл өндөртэй халдвар төвчний үед улсын нөөцөд чухал шаардлагатай амин дэм, эм, вакцин зэргийг бэлэн байлгах нь хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэхэд чухал болж байна. Зарим эцэг эхчүүд бол вакцины ач холбогдлыг дутуу үнэлэх, вакцинаас сатгалзах зэрэг зүйлүүд олон гарч ирсэн нь бол бас энэ дархлаажуулалтын 10 хоног улаан бурхны өвчний дэгдэлд гарахад бол нөлөөлсөн нэг хүчин зүйл байна. За энэ бүх байдалтай бол бид нар бас цаашдаа дүгнэлт хийгээд цаашдаа ер нь улаан бурхны вакцины хамралтыг байнгын 95-аас дээш хувьд хүргэх. За үүний тулд ер нь 4-5 жилийн хугацаанд бол бид нар энэ вакцинаас хоцорсон хүүхдүүдэд түүж нөхөн нэмэлт дархлаажуулалтын ажлыг бол нэлээд сайн хийж яах нь бол бас чухал юм а гэж бид нар бас ойлгож мэдэрч чадаавлаа. Хийсэн хэрэгжүүлсэн бүхнийхээ алдаа оноог дүгнэж байх нь дараагийн ажлын амжилтын эхлэл байдаг. 2015 онд дэгдсэн Улаанбурхан өвчний тахалт тархалтын эсрэг хариу арга хэмжээг эрүүл мэндийн салбарын богино хугацаанд авч төлөвлөгөөний дагуу эрчимтэй ажилласнаар нэмэлт дархлаажуулалтанд зорилт түлхээ амжилттай хамруулж Монголын мянган үрсийг Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийг хамгаалж чадсан юм а.